маань онцлог байгаа. За хүүхдийн байгууллагын хөтөлбөр үүсч өгчсөний 100 жилийн ойлтойгоо бас хамтарч бид бүхэн зохион байгуулж байгаа. За зохион байгуулалтын ажлыг аймгийн одоо гэр бүл хүүхд залуучуудын газар манай 12 сум иргэдийн урал засаг дарганы хамгаалалтын газар их маань зохион байгуулж байна. За энэ хүүхдийн баярын арга хэмжээнд бид бүхэн бас энэ хүүхдүүдэд баярлуул зэмгүүхээс гадна энэ хүүхдүүдийнхээ одоо хөгжил хамгаалалт дээр анхаарах энэ тал руу бас олон ажлыг бол манай одоо хэрэгжүүлэгч агентлаг 12 сумын хамгаалалт газрын маань бол олон ажлыг бол зохион байгуулж байгаа нь бас шинэ соргог содон сайхан арга хэмжээ болж байна гэж ойлгож байна. Энэ жил Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. Үр хангачууд 100 жилийн ой хүрээнд хүүхд залуучууд за дээрэс нь хүүхдийн байгууллагт одоо үеийн үед ажиллаж ирсэн багш сургууль хүмүүжүүлэгчид хүүхдийн эрхийн төлөө ажилладаг хүмүүс рүүгээ хандсан хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг одоо төлөвлөн зохион байгуулж байгаа. За өнөөдрийн хүүхдийн баярын өдөр Үр хангай аймгийн Монгол улсын Баатар аюушийн нэрмж төв талбай маань одоо олон авьяаслаг хүүхдүүдээр маань дүүрч хүүхдийн дуу цангилсан хүүхэд бүжиг наадмаа хийсэн ийм сайхан энергитэй өдөр болж байгаад маш их баяртай байна. Үр хангай аймгийн нутгийн удирдлагын байгууллага хүүхдүүдтэй ээлтэй орчин бүрдүүлэх хүүхэд гэр бүлтэйгээ аав ээжтэйгээ халуун ам бүлтэйгээ аз жаргалтай өсөж торнох боломжийг нь олгох чиглэлээр одоо санаачлан зохион байгуулж төлөвлөж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа олон ажил байгааг бас энэ ташрамд дурдан хэлэхэд таатай байна. Энэ 4 цаг үеийг харуулсан онцлог байна. Тэгээд хамгийн сонирхолтой мөч нь бол мэдээж орон орны хүүхдүүдэд сайн байцгаана уу гэд энэ хэсэг бол үнэхээр их таалагдлаа. За энэ хэсэг дээр бол манай Монгол улс бол ганцхан одоо юу гэдэг те социалист гэдэг одоо орнуудтай биш бусад бүхий л улс орнуудтай харилцаа тогтоож хүүхдийнхээ хөгжил хамгааллын төлөө бас дуу нэгтэй байж нэгдсэн үндэсний байгууллагад хүүхдийнхээ эрхийн талаар тайлан конвенц тавьж ингэж явсан нэг өнөөдөр ингэж бас харуулж байгаа ийм тоглолт болсон бас баяртай байна. Тэгээ өнөөдөр энэ тоглолтыг бүтээхэд оролцсон бүх хүмүүс талархал илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд Үр хангай аймгийнхаа нийт 40 мянган гаруй хүүхдүүдтэй хамгийн сайн сайхныг хүсье. Хүүхдийн эрх үргэлж нэгдүгээрт байх ёстой. Энэний төлөө бол хүүхдийн өмнө үүрэг хүлээгчд ажиллах ёстой гэдэг энэ өдөр бас дурдж хэлхийг хүсэж байна. Бид нар 100 жилийн гарсан бол өдрөл болгон сар болгон бас арга хэмжээтэй. Жишээ нь бид нар одоо 6 сарын 3 гэхэд хүүхдээ сонсох өдрийг ерөнхий боловсролын 6 сургууль 15 цэцэрлэгтээ очиж хүүхдээ бас сонсох гэж арга хэмжээж. Энэ мэдчлэн бид нар энэ 25 онд түүжэлэн олон арга хэмжээ зохион байгуулнаа. Тэгээд өнөөдөр бас баяраа нэмдэглэж байгаа хүүхд залуучууд Монголын хойч ирээдүйн хөгжлийг түүжүүлэх нь хүүхдүүдэд зөв боловсон хүмүүжүүлэх, зөв иргэн болгох хөгжлийг Монгол улс төдийгүй дэлхийд түүжүүлэх ийм орон зайд маллахын тулд одоо 12 сумын засаг даргын үйл ажиллагааны бодлогоо тодорхой зорилт төвшүүлэн ажиллаж байна. Тэгээд Монголын өнцөг булан бүр сууж байгаа 12 хотын иргэд хүүхдүүдээс энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Эцэг эхчүүд наад зурглыг хүсье. Өнөөдөр 6 сарын 1-ний буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улсад хүүхдийн байгууллага хөтөлбөрөөр үүсч өгснөө 100 жилийн ойтой хамтдхан тэмдэглэн өнгөрүүлж байна. Үр хангай аймаг маань нутаг загварын хэмжээнд 42 мянган хүүхэд буюу нийт хүү амын 3/1-ийг одоо хүүхэд багчууд маань эзэлдэг байгаа. Талбайн үйл ажиллагаанд маань 19 сумын 500 гаруй хүүхэд оролцож үйл ажиллагаа маань нээлттэй сайхан болж өнгөрлөө. Хүүхд хамгааллын асуудал бол хүүхдийн байгууллагын хүрээний тэнд ажиллаж байгаа албан агчдын асуудал төдий биш. Насан турш хүн болгон хүүхдийн өмнө үүрэг хүлээж хүүхэд хамгаалах юм шүү гэдгийг ойлгох ёстой гэдэг зохион тэмдэглэж хэлмээр байна. Хүүхдийн баярын өдрөөр хүүхэд бүр инээд баяр ажиргалаар дүүрэн байдаг шиг хүүхэд бүрийн өдөр бүр энэ ажиргалтай мөчүүдээр дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Та бүхэндээ хүүхдийн баярын мэндийг өргөн хүргье. Баяр.